Намрын ээлж чуулган завсарлаад 7 хоног байна. Намрын чуулган завсарлахтаа зэрэгцээд ээлжит бус чуулганыг энэ сард зарлан хуралдуулах хэсэг тухай төрийн ордонд яригдж эхэлсэн. За учир нь өнгөрсөн намрын чуулганаар энэ оны төсвийг батлахад сар орчим хуралдсанаас бусдаар зөвхөн сандал суудал, албан тушаал томилгоо ярьсан. За хэлэлцгээр төлөвлөсөн асуудлуудаа үндсэндээ хилцэж эхлэегүй гэхэд хэлцдэхгүй. За иймээс ээлжит бус чуулган зарлахгүй бол 4 сард эхлэх хаврын чуулганаар төсвийн гүйцэтгэл үндсэн чиглэл засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтээс эхлээд хуулийн хугацаатай олон асуудлууд хэлэлцгээр дараалал баталсан. Мөн улс төрийн намуудын тухай, сонгуулийн тухай зэрэг хуулиудыг хэлэлцэх үеэр улс төржилт дээд зэгт хүрэх нь тодорхой. Иймээс хаврын чуулганаас өмнө ээлжит бус чуулган зарлаж, намрын чуулганаас үлдсэн хуулиудаа хэлэлцэхээсөөр арга үлдсэнгүй. Намрын чуулганаар хилцэж амжаагүй хэд хэдэн чухал асуудлууд байгаа. Алтны татвартай холбоотой асуудлууд бий. Бас хэд хэдэн чухал хуулиуд үлдсэн байгаа. Тэгээд тэрийг бол бас хилцэх шаардлага гарч магадгүй гэж үзэж байгаа. Хэрвээ хаврын чуулганаар төлөвлөгдсөн ажлууд багтахааргүй бол ээлж чуулганаа зарлана гэсэн ийм яриатай байх шиг байна. За тэгээд шинэ хурлын дарга бас энэ тал дээр байр суурь хэлэх байх. Тэгээд ээлж чуулган зарлахаар бол 25 доор байх 3 сар гаргаа зарлах уу гэдгээ бас хоорондоо яриг бүлэг дээрээ дахиж ярих гэж шиг байна. Ганц хоёр хууль яаралтай явуулах шаардлага хэрэгтэй байна гэж харж байгаа. Тийм учраас энэ чиглэлээр бол бас ээлж тус чуулган зарлаж хуралдуулах нь зөв бахаа гэж ингэж бодож байна. Даргын дэрэг зөвлөл дээр бол ээлж тус чуулган хийнэ гэдэг асуудлыг бол ярьж тохирсон. 3 сарын 10-аас энэ үеэр зарлагдана. Улсын хурлын даргын зөвлөл хуралдаад ээлжит бус чуулган зарлах чиглэл гаргасан байна. Харин энэ сарын сүүлээр эх сарын эхээр гэдэг нь тодорхойгүй байна. За одоо улс төрийн өнцгөөс нь харвал улсын хурлаар ямар ч хууль тогтоомж саадгүй хэлэлцэгдэх учиртай. За учир нь эрх баригч намын дарга ерөнхий сайд хүрсэх өөрийн кабинетийн сайдаа улсын хурлын даргаар томилуулж чадсан. За энэ нь ч ээлжит бус чуулганыг хүссэн үедээ зарлан хуралдуулах боломжтой болгож байгаа юм а.